Оройн дүүргийн их үзэгчтэй Улаанбаатар хотод 21 цаг 40 минут болж байна. Би Монгол хайртай нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Ингээд студид ирсэн зочноо танилцуулъя. За өнөөдөр би Монгол хайртай нэвтрүүлгийн байнгын зочин Юрий Николаевич Крачкиныг бид өнөөдөр бүр зориудаар урьсан байгаа. Яагаад гэвэл өнөөдөр бидний ярилцах сэдэв бол Орос Монголын харилцааны талаар ярилцах байгаа юм. За би Монгол хайртай нэвтрүүлгийг ер нь ингээд аваад үзэх юм бол нэрнээсээ аваад ч тэр Монгол дэлхийн улс орнуудаас хамгийн их Монгол улсыг хайрлаж байсан, хамгийн их бүтээн байгуулалтыг хийсэн тийм улс орнуудыг нэрлээрэй гэх юм бол заашгүй Оросын холбооны улсыг нэрлэх байх. Тэгэхээр тэр ч утгаараа бид бол би Монгол хайртай нэвтрүүлгийн нэг дугаар Оросын холбооны улс болон Монголын одоо харилцааны талаар байх юмаа гэж ингэж бодоод өнөөдөр таныг бид студидд урьсан юм аа. Урилга хүлээсэн баярлалаа. Баярлалаа. За бид нар ер нь Оросын холбооны улсын талаарх мэдээлэл өдрөө болгон авч байна л та. Тэгэхээр Оросын хэвлэлүүдээр Монголын тухай мэдээлэл ер нь хэрэг гарч байна ойрын өдрүүдэд. Оросын хэвлэлүүдийг бодвол захим сүлжээгээр нэлээх гардаг болсон. Дөнгөж сайхан би интернетээс харсан чинь жишээлбэл амар жаргал сайдын нэг өгүүлэг гарсан. Орос хэл дээр тэгээд нэлээд их сонирхолтой санаанууд байгаа. Тэр тусмаа Орос Монголын харилцааны талаар бас юм байгаа. Гадаад бодлогын талаар юм байгаа. Жишээлбэл ер нь Москвад ч, Иркутск ч, Бурятад Монголын тухай байнга бичиж байгаа захим шугамар ч юм уу эсвэл тодорхой сэтгүүл сонь гаргаж байгаа улсууд байгаа л да. Данч одоо шууд хэлэхэд би бол манчуг хэлдэг үлдээ. Одоо Монголын элчийн сайдын яам ч юм уу консулын газрууд энэ хүмүүс их сайн анзаарахгүй Монголын талаас их сайн дэмждэг юм болов уу гэж надад санагдаад байна. Тэгэхгүй бол одоо бид биеийг мэдэхгүй байвал одоо яаж одоо хамтран ажиллах вэ? Яаж одоо хамтын бизнес явуулах вэ гэж асуудал гарч ирж байна. Тантай адилхан одоо Монголтой амьдралаа холбосон монголч эрдэмтэд Монголыг судалж байгаа юм хичнээн одоо хүн байгаа бол хүмүүс ер нь за 92-93 онд яг Монголтой шууд холбоотой ажиллаж байсан 300-аад хүн байсан. 300. Яад гэвэл тухайн үед хүмүүс монгол хэлний шалгалт одоо Москва, Петербургт ч юм хаанч гэсэн өгөх юм бол бас цалингийн нэмэлт байсан. Тэгээд энэ 300-аад хүний тодорхой нэрс овог надад байсан да. Би бас шалгалт авчихсан хүмүүсээс сүүлийн үед одоо зарим газрууд татан буугдаад жишээлбэл одоо Москвагийн монгол хэл дээр нэвтрүүлэг хийдэг байсан редакц байхгүй болсон. Тэнд тэгтээ хүмүүс тэртээ бараг 30-аад хүн ажиллаж байсан, 27 хүн ажиллаж байсан. Тэгтээ бүгдээр уже 60 гарсан одоо халаа юу бэлдээгүй ч юм уу. Тэгээд хуучин одоо зохиолчдын хороо, хөгжмийн зохиолчдын хороо бусад газар дандаа заавалжгүй Монголыг хариуцсан 1-2 хүн байсан. Одоо бол суурч одоо цөөхөн байгаа л да. Яг гадаад яамны системд өөр газар бас хүмүүс байгаа л да. Тэгтээ тийм их биш. Ер нь Монголтой холбоотой хүмүүс их байна. Би нэг ярилцлага ярьж байсан, өгч байсан. Ямар ч байсан сая 1 сая гаруй хүмүүс одоо бараг сая 500 мянга ч юм уу төртөөргөө Монголтой шүүхт холбоотой. Энэ Монголд одоо ажиллаж байсан, цэргийн алба хааж байсан, сургууль сурч байсан тийм улсууд. Жишээлбэл одоо хэд хоногийн дараа Алексей Маслов гэж хүн одоо Москвагийн эдийн засгийн сургуулийн нэг дарга захирлуулснаас ирэх гэж байгаа. Тэр одоо Шаолинь сумын одоо царийн ганц одоо Орос багш тэнд одоо Шаолиний сургууль төгссөн юм уу? Нөгөө Зодоны сургууль тий. Хятад судлаач. Тэгтээ тэр 10 жил Орос 10 жилийн чинь зөвлөлийн сургууль 14 сургуулийн чинь Монголд төгссөн байна. Тэгээд тэр чи одоо Монголд ирэх их дуртай. Монголчууд ийм хүмүүсээр дамжуулж одоо нэлээд их сайн одоо лобби хийх хэрэгтэй гэж би бодож байна. Тэгээд хэрвээ харилцааны тухай ярил одоо зарим улсууд одоо ялангуяа өнөөдрийн жил монголчууд одоо эрдэнэт байхгүй болсон хамтарсан үйлдвэрийн хувьд тийм Монгол Рус сэдмэд байхгүй болсон гэж бас санаа зовоод цаашдаа яах вэ? Орос улс биднийг мартаж гинөө яаж гинөө гэж одоо нэг тийм яриа их гарч ирсэн. Харин би бодохдоо бид зүгээр хэлбэрийн хувьд системийн хувьд тогтолцооны хувьд нэлээх юм одоо өөрчлөх хэрэгтэй.
одоо урьдчилж байгаа. Тэгээд нэг тодорхой нэг жишээ гэвэл Оросын худлааны төлөөлөгчийн газар худлааны төлөөлөгч Максим Викторович Васильев, миний дотны найз, бид элчин сайдын яамд хамт ажиллаж байсан. Тэр саяхан ирсэн. Тэгээд ирээд одоо нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Жишээлх нь бол одоо өнөөдөр бид Орос сургууль дахиад нэг Орос сургууль байгуулах уу яах вэ одоо хаана байгуулвал дэрийг бас нэлээд их нөхцөлтэй ярьсан да. Уг нь Орос хэлний асуудал бас гарч ирж байгаа л да. Иймэрхүү байна. Та одоо 1981 оны 12 сарын 31-нд Монголд ирсэн гэсэн. Тэгээд яг энэ амьдарч байгаа 35-6 жилийн хугацаанд бол Монгол-Оросын одоо дипломат харилцааны ч юм уу одоо ийм түүхэнд болсон томоохон үйл явдлуудыг бас гэрч болсон байх гэж бодож байна. Таны дурсамжид үлдсэн ийм том үйл явдлаас та хуваалцаач. Дурсамжаас яг би ямар ч хийсэн бичнэ. Одоо ч яг ганц 2 материал бэлдээд бичээд орсоор монголоор цаашдаа бас хүмүүс сонирхолтой байвал мэдээж хэрэг номоор гаргана гэж бодож байна. Зарим номнуудад миний одоо хэвлүүлсэн Орос Монголын нэвтрхийд бол Монголын тухай номнуудад зарим дурсамжууд оруулсан да. Сонирхолтой мэдээж хэрэг нэлээх юм байсан. Тухайн үед яг зөвлөлтийн элчин сайдын яамд ажиллаж байхдаа бүх аймагуудаар явж утсан. Нэлээд олон хүмүүстэй тэр үеийн одоо Монголын бүх дарга нартай, цэргийн жанжинтай, зохиолч, ялангуяа зохиолчтой, урлагийн хүмүүстэй их холбоотой ажиллаж байсан учраас нэлээд их сонин материал зөвлөсөн гэж хэлж болно. Одоо хэрэг яриул энэ баг олон цаг ярих хэрэгтэй болно. Тэгээд 35 жилийн турш яг би бас ирж очин байсан да. Тэгэхдээ энэ 30 жилийн турш хамгийн гол нь монголчууд олонгийн нөхцөлд ер нь Орос улсад сайн, Оросуудтай сайн одоо ялангуяа тэр үед ажиллаж байсан хүмүүс тэр тусмаа Оросын байгуул, зөвлөлтийн байгууллагууд ажиллаж байсан хүмүүс бүгдээр яг одоо хэрвээ би ч мэдэхгүй л дээ. Гэхдээ надаас асууж энэ тэр дарханд ч юм уу хаан ч илүү Эрдэнэтэд ажиллаж байсан тэр хүнийг одоо яаж болох вэ? Бүтэн одоо нэвтрүүлэг хийж болно. Одоо Оросоор одоо хүлээн намайг гэж HD меня гэж нэвтрүүлэг байдаг шүү дээ. Ер нь ганц хоёр бас Монголтой холбоотой. Хоёроос ч илүү Монголтой холбоотой тохиолдол бас гарч ирсэн да тэр нэвтрүүлгээр Москвагийн нэвтрүүлэг. Тухайн үед Оросын НТВ телевизийнхэнтэй би Өвгөн бүр гэдэг хүний тухай тэрний нөгөө аварсан Соболева эмчийн тухай бид бас маш том нэвтрүүлэг хийсэн Москвад. Арина Шарапова тэрийг хөтлж байсан. Тэгээд хүмүүс одоо хүртэл ярьж байна. Орос эмчнэрийн тухай гэвэл одоо нэлээд олон ном, кино бас хийж болмоор юм гэж би бодож байна. Одоо хүмүүс бас Оросын миний таньдаг хэдэн хүмүүс Орос эмчнэрийн тухай бас кино хийх сонирхолтой, бодолтой гэж би саяхан бас мэдчих авсан да. Би өнгөрсөн сард Эхүү хотод ажиллаад ирсэн. Тэгээд тэнд элчин сайд консултай Монголоос Оросын Эхүү хотод сууж байгаа консул Амар Санаагатай бид нэр уулзсан. Тэгээд тэр үеэр Амар Санаагаа хэлэхдээ монголчуудын одоогийн одоо хөгжил за бидний одоо дээд үе буюу одоо яг одоо бидний бодлогыг тодорхойлж байгаа юм сэхэтэн үеийг бол бүгд Оросын холбооны улсад боловсрал эзэмшсэн. Оросын холбооны улс бол Монголын боловсролын салбарт бол маш өндөр хувь нэмрийг оруулсан ингээд ярьж исэн. Тэгээд боловсролын салбараас гадна өөр одоо зөвлөлт холбоот улсын Монгол улсад бүтээн байгуулж исэн том бүтээн байгуулалтын үйл явдлыг та ярил. Тэрих одоо статистикийн тугаар яриул та нар тэргүй гайгүй сайн мэдж байгаа юм болов уу гэж би бодож байна. Ер нь Монгол улс ямар байсан? Ер нь бид ихтэй сая эмчнэрийн тухай ярьсан чинь би зүгээр хамгийн их хүүхд нэмэр оруулсан бол манай хоёр орны харилцаанд манай хоёр орны найрамд бол энэ мэдээж хэрэг эмчнэр. Хоёрдугаарт геологчид байж болно. Геологчдын одоо хийсэн ажил олон 10 жил Монголд хэрэгтэй тустай болно. Одоо ялангуяа янз янзын ашигт малбарын талаар мэдээлэл байгаа ч гэсэн тэгтээ Оросын геологчдын цуглуулсан хийсэн мэдээлүүд одоо хүртэл бас бүрэн судлаагүй гэж хэлж болно. Бүрэн судлаагүй. Цаашдаа энийг одоо хоёр орны харилцаанд
ер нь ашиглах хэрэгтэй, зохицуулах хэрэгтэй гэж би бодож байна. Харилцааны тухай гэвэл яг хөө мэдээж хэрэг ирээд нөө ихээр байдал жоохон тийм сайн биш байсан ч гэсэн тэгтээ би зүгээр юу хамгийн гол Монголын хувьд Монголд одоо Оросыг сайн мэддэг, Орос хүмүүсийг сайн мэддэг боловсон хүүчин хүмүүс бас нэлээх байгаа шүү. Тэднийг ашиглах хэрэгтэй. Биднийг бол алдаа, та нарын биднийг бол алдаа. Жишээлбэл их хүрийн асуудал анх Дагамболд ярьж Гайдарт ерөнхий сайдаас нь Гайдарт уулзаад яг миний одоо би өөрөө дээр харсан би хажууд байсан тий. Тэгээд бараг 90% одоо хүчингү болгох талаар ярьсан. Цаашдаа инквайр ерөнхийлөгч Батбол сайд эднээс 2003 онд билүү тий. Тэр асуудал ер нь зохицуулсан. Тэгтээ анх одоо жишээлбэл Дагамболд шиг Эсвайр шиг инквайр шиг одоо орос хэл маш сайн мэддэг. Оросуудыг маш сайн мэддэг хүмүүс одоо хамтын ажиллагааны асуудлыг зохицуулж чадна гэж би бодож байна. Энэ амар жаргалын гарсан өгүүлэгт бас ингэж байгаа. Хэрвээ Оросын ажил хэрэгч хүмүүстэй ажиллаа зохицуулах, бизнесээ хийх гэж байгаа бол ядаж Оросын уран зохиол, Оросын соёл урлаг мэдэх хэрэгтэй. Тэгээд бүх юм бүтээж болно гэж бодож байна. Би бол санал нэгтэй. Та сая 90-ад оны үеэр Орос Монголын харилцааны жоохон өөр болж ирсэн гэж ярьж байна л да. Тэгэхээр одоо та Монгол Оросын харилцааг ер нь ямар шатанд явж байгаа гэж боддог? Одоо ер нь сэргэж одоо эргээд нягт холбоотой болно гэж би найдаж байна. Нэлээд олон асуудлууд тэртэргүй Орос улстай холбоотой. Жишээлбэл төмөр замаа чиглэлээр одоо ярьж зохицуулах их юм байгаа. Тэгээд одоогийн байдлаар бид одоо шинэ хэлбэрийг бодвол Орос Монгол хятадтай одоо хамтарсан ч юм уу ямар нэгэн төмөр замын талаар шинэ төсөл хэрэгжүүлэхэд одоо цаг болсон гэж бодож байна. Тэрнээс гадна одоо бид хүчин социализм их ч юм уу тэгтээ социализмд ч бас сайн юмнууд бас зөндөө байсан да. Тэгтээ хүчин сэтгэлгээнээс бас салах хэрэгтэй. Жишээлбэл одоо Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд нэмэр оруулахад маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа бол жуулчны салбар гэж би бодож байна. Жуулчны жишээлбэл нэг судалгаа байгаа тий. Орос жуулч нь Монголд ирж байгаа орос жуулч нь Япон хүнээс ч Америкч хүнээс илүү их мөнгө Монголд үлдээж байгаа. Тэгээд би зүгээр харахад одоо Монголын тухай танилцуулгууд жуулчлал зориулсан лавлахууд голдуу англи хэл дээр. Гэхдээ орос хэл дээр хийх хэрэгтэй, ярианы дэвтэр хийх хэрэгтэй гэх мэт. Наад захын одоо ханх Хөвсгөл аймгийн тий Монды ханх монд одоо бас олон улсын бомбд байгуулах хэрэгтэй. Зардал бараг гарахгүй. За нэг 5-6 галийн хүмүүс 5-6 хилж тэнцээ баярлуулад тэгээд энэ хэдэн сарын дотор хэдэн сая доллар авахд илүүдэхгүй шүү дээ Монголд. Тэгээд жуулчны талаар миний бодоход ялангуяа би ингэж бодоод байна. Нэгэнт одоо сая гаруй хүмүүс энэ одоо ажиллаж байсан Оросыг амьдарч байсан, цэргийн алба хааж байсан. Одоо нэг ностальжи маягийн эргэн санхүү гэх үү. Нэг тиймэрхүү чиглэлээр ажиллах юм бол бас жуулчны компаниудад бас хэрэгтэй тустай юм болов уу гэж би бодож байна. Миний таньдаг нэг хүн байгаа. Тэр цэргийн алба хааж байсан Монголд Чойрын тэнд. 2-3 жилд нэг удаа маньхан одоо Москвад ч байна уу, заримдаа Америкт байдаг, хүүхдүүд Америкт байгаа тий. Америкаас, Москвагаас Улаанбаатарт ирээд Улаанбаатараас поездд суугаад Чойр явна. Одоо бараг юу ч байхгүй, үлдсэнгүй тий. Тэгтээ маньхан тийч залуу насаа өнгөрүүлсэн. Тэнд жаргалтай байсан. Тэгээд ирдэг. Ийм улсуудыг одоо жуулчны компаниуд одоо ямар нэгэн одоо нэгдсэн маягаар ч юм уу нэг тийм соёлтой зохион байгуулахад ч одоо энэ их ашигтай сонирхолтой болно гэж би бодож байна. Тэгээд орос хэлний хөвд гэвэл одоо хурдхан шиг бас орос хэлний сургуулиуд зөвхөн Улаанбаатарт биш одоо хэдэн аймагуд бас ийм санал
гаргаж ирсэн. Тэрийг л байгуулвал зүгээр юм болов уу гэж бодож байна. Яг гэвэл монголчууд ялангуяа залуучууд одоо орос хэл сайн мэдэхгүй гэж хүмүүс ярьж байна. Тийм байна. Гэхдээ англи хэлийг ч сайн мэдэхгүй. Одоо бүгдээр англиар одоо хоолны зөвчийн хэмжээгээр ярьж байгаа. Одоо би энэ яам бусад байгууллагуудын одоо бэлдсэн материалуудыг за яг тодорхой яам тодорхой элчин сайдын яам хэлэхгүй байж болно тий. Гэхдээ шушма орсоорч гэсэн монгол юу англиарч гэсэн монголоор ч их алдаатай бичнэ. Энийг одоо бас бодох цаг болсон. Ядаж монголоор одоо зөв бичих хэрэгтэй. Бидний одоо яаж авчин бүгд л орос хэлээр ярьдаг байсан шүү ер нь те. Тэгэхээр одоо бол орос хэлийг бид нар англи хэлгээл тэгээд юу ажиллана боловсролын салбарын ч гэсэн боловсролын эрх баригчдын ч гэсэн бодлого тодорхойлогчид ч гэсэн англи хэл дээр ил бас анхаарлыг хандуулж байгаа хэл та. Орос хэлийг одоо сурсан хүмүүс та нэг ярилцлаганд хэлжсэн шүү дээ. Би лав ингээд Монголд 30 хэдэн жил амьдрахтаа нэг ч хүн надад орос хэл сурахад надад ашиггүй байлаа гэж хэлж байгаагүйгээд хэлжсэн. Тэгээд орос сургуулиудыг хичнээн одоо орос сургууль байна. Орос хэл ингээд заадаг. Таны мэдэх яг орсны. Улаанбаатарт нэг 5-6 сургууль байгаа. Чанарын хувьд би сайн хэлж мэдэхгүй. Ер нь тэгтээ бас судлууштай юм байгаа л да. Одоо энэ сард бас нэлээх юу болно. Москвагаас Оросын өөр хотуудаас их дэд сургуулийн төлөөлөгчид ирж одоо монгол оюутнуудыг элсүүлэх талаар арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа. Тэгээд миний бодоход одоо энэ ажлыг сэргээх хэрэгтэй. Ер нь саяхан би танай нэг хүнтэй ярьсан чинь уг нь бид архитект явна гэж одоо тийм нэвтрүүлэг тийм одоо хөтөлбөрийг бас сэргээх хэрэгтэй гэж ярьж байна улсууд. Настай хүмүүс ярьж байна. Тийм. Одоо яагаад болохгүй? Архитект бол байгаа. Оросын юунд Кремт байгаа тэгээд. Та би таны ярилцлагуудыг нэлээд үзлээлтэй нэвтрүүлгээсээ үзсэн чинь та ингэ хэлсэн байлээ. Түрүүн та бүхэн Монголын эдийн засаг гэж ярьлаа, аялал жуулчлал ярьлаа. Монголын эдийн засагчид, бодлого тодорхойлогчид нөхрөө сонгож ядаад байгаа эмэгтэй шиг л хоёр тийшээ ийшээ ч нэг дайлаад л ийшээ ч нэг дайлах юм аа гэсэн байсан. Би зүгээр юм анзаарч байгаа. Одоо энэ тэнд кафе ч юм уу, кофе шоп ч юм уу, ресторан ч юм уу ороход бараг 80% эмэгтэйчүүд байгаа. Тэгээд банкны нэг дарга нэг захирал надад ярьсан. Данс эзэмшигчдийн 80% бас эмэгтэйчүүд байгаа Монголд. Тэгээд ийм нөхцөл хэрэг Монголын одоо хямрал байгаа юм бол эрэгтэйчүүдэд хямрал байна. Эмэгтэйчүүдэд Монголын эмэгтэйчүүдэд хямрал байхгүй. Тэгээд энэ засаг эмэгтэйчүүдэд өгөх хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд одоо ядаж нэг туршилтын журмаар ядаж нэг жил эмэгтэй ерөнхий сайд, эмэгтэй сайд нар, эмэгтэй жанжингууд тэгээд байдал сайжирна. Би энэ асуултыг Орос Монголын эдийн засгийн харилцааны талаар гэж асуусан. Гэтэ сая гэхдээ зүгээр анзаарснаа ярьж байна. Оросд тийм юунууд бас хэдэн эмэгтэй сайд нар, элчин сайд нарч байгаа л да. Яг Монголд бас байгаа. Тэгтээ цөөхөн байна. Чадaltaй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. За Орос Монголын харилцааг ингээ ярихаар бас олон асуудал бүр дэндүүрх том асуудал ингээ яригдах гэдэг юм л да. Тэгэхээр та бас түрүүнд боловсролын салбарт орос хэлийг сайн сурах хэрэгтэй гэд тэгж байна. Та ер нь монгол хэлнээс монгол номнуудаас орос руу орчуулсан ном ер нь хэд байдаг юм бол? Монголоос орос руу нэг 20 орчим ном орчуулсан да. Хамгийн нэртэй олдортой номнуудаас Очирбатгай Тэнгэрийн цаг орчуулсан. Болтгой нөгөө элчин сайд байсан Америк ба Монголын харилцааны тухай Америкийн нэгдсэн улс ба Монголын тусгаар тогтнол Лодой дамб юу сонгодог зохиолчтой Лодой дамб ба нацагд орж оюун тэгээд шүлгийн зохиолоос бас орчуулж байсан. Бас хэдэн ном ялангуяа Оросоос Монгол руу орчуулагдсан Пушкин, Есенины, Гамзатовы шүлгийн төвөрийг бас редакторлж байсан. Гэхдээ нэлээх юм хийх хэрэгтэй. Ер нь миний бодоход Монголын уран зохиол, Монголын кино урлаг, бусад одоо соёл урлагийн салбаруудыг ер нь гадаадд сайн танилцуулж бас сайн бас ашиг олох боломжтой гэж би бодож байна.
Нэрээ урлаг гэснээс манай сонгодог урлаг бол бүгдээрээ яг нэг орс школтой гэж бид нар яриад байдаг. Тэгэхээр сонгодог урлаг ялангуяа балет тэгээд дөөрийн дуу энтерт бол яг тийм орс школоор явсан гэх юм монголчууд айгу Азийн орнуудаа нэлээд өндрөөр үнэлэгддэг шүү. За та Монголын хэвлэлүүд сонин телевиз хэр үздэг вэ? Сонинууд өдөр бүр үзнэ. Одоо нэг 5-6 сонин ямар ч хэсэг өдөр бүр уншина. Мэдээллийн нэвтрүүлгийг бас баян үзэж байгаа. Тэгээд бас л таны нэг ярилцлаганд Монголын албаарч юм шиг, үгүйч юм шиг Монгол Оросын харилцаанд сэв суухаар тийм мэдээллүүд бас гараад байх юмаа гэд ярьжсэн. Одоо хэр анзаарэгдэж байна танд? За яг хоо ганц хоёр юм гардаг л да. Тэгэхдээ тэрийг чих тооч үзэх хэрэггүй л дээ. Хүмүүс хамгийн гол нь юу л бай болж байгаа. Бид 20-30 жилийн өмнө болж ирсэн зарим үйл явдлуудын талаар зарим улсууд бас жоохон гойвуулж худлаа бас бичиж байгаа л да. Тэгэхдээ мэдээж хэрэг ингэж бичсэн хүмүүс чинь одоо ямар нэгэн амжилт олохгүй шүү дээ. Ягаад гэвэл тэр байдлыг мэдчихсэн хүмүүс одоо ч мэдчих байгаа улсууд чинь хизээд одоо бас тэрийг шүмжилж бас үгээ хэлнэ дээ. Альва хоёр улсын дипломат харилцааг сайжруулахад улс төр эдийн засгийн салбарыг илүү ойртуулах хэрэгтэй байдаг юм болов уу? Соёл урлагийн салбараар нь илүү ойртуулах юм болов уу? Та юу гэж боддог вэ? Орос Монголын хувьд одоо яг бодит байдлаас бодвол одоо соёл урлагийн талаар тэгээд хүний одоо харилцаа, хүмүүсийн харилцаа боловсролын салбар сайн хөгжүүлэх хэрэгтэй. Эзэн засаг тэргүй энэ орж ирнэ. Энэ бол зүгээр практикийн асуудлаас тий. Жишээлх бол одоо боловсролын асуудал гэж ярил одоо маш сайн боломж байгаа. Тэрийг л ашиглах хэрэгтэй. Соёл урлагийн харилцааны хувьд монголчууд тэргүй ялангуяа Оросын телевизийн ачаар Оросын тухай нэлээх юм мэдж байгаа. Кино үзэж байна. Сонгодог зохиол, сонгодог одоо урлаг бас үзэж байгаа. Энэ талаар монголчууд маш сайн боломж байгаа л да. Монгол улсад суугаа Оросын холбооны улсын элчин сайдын яамнаас ер нь одоо ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна? Тэднээс яг өөрсдөө хэлэх ёстой. Ер нь арга хэмжээ бол зохион байгуулна. Бид гэхдээ тэд нарыг их аим хайргүй ажиллаж байгаа би хэлэхгүй. Монголын элчин сайдын яамч гэсэн Москвад бүгдээрээ бүх юм мартаад аим хайргүй ажиллаж байгаа бас хэлэхгүй. Тэгээ монголчууд яг одоо энэ Оросын холбооны улсын томоохон эдийн засгийг хөдөлгөж байгаа том юм хөтөлбөрүүд байна л да. Одоо шинэ хятадтай хийж байгаа том юмнууд. Тэгээ Монголыг тойроод байна. Оросууд монголчуудыг орхиод байна гэдэг ийм нэг ойлголтоос төрөөд байна. Монголын та нар сайн надаас илүү сайн мэдж байгаа. Улс төрийн байдал нэлээ улуудаа айгуу тийм тогтворгүй, ойлгомжгүй. Энэ чинь зөвхөн монголчуудын буруу биш, бас судлаач дипломатуудын бас дутуу мэдлэг буруугаас бас хамаарна да. Жишээлх юм бол одоо Орос руу маах нийлүүлнэ гэж байгаа тий. Тэгэхдээ Орос хүмүүс Монголын одоо маах бэлтгэхтэй нийлүүлэх онцлогийг бас сайн мэдэхгүй байна. Жишээлх юм бол одоо монголчууд төл мал тий гаргадаг үе тий. Жишээлх юм бол тий. Эсвэл одоо бүх мал одоо хөвт очсон тий. Тэгээд энэ асуудлыг яг социализм шиг зохион байгуулж болохгүй. Тэр үе чинь одоо мал жишээлх юм хөлөөрө гаргадаг байсан гэх мэт тий. Тийм л байна. Тэгээд биеийг сайн судлаад ер нь энэ л гол асуудал гэж би бодож байна. Энд чинь элчингийн газрууд, консулын газрууд сонных нь хэвлэл мэдээлэх нь бас жоохон илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй гэж би бодож байна. Монголын хөвц яг Монсамэ орос хэл дээр жоохон Монголи сегодня сон материал өгч байгаа л да. Тэгтээ тэр бол яаж ч хөрөлцөхгүй. Яаж хөрөхгүй. Зүгээр нэг жишээ хэлэхэд Титаник кино хийхэд 100 сая доллар зарцуулсан. Рекламд сурчлаганд 200 сая доллар зарцуулсан. Ашиг нь цэвэр ашиг 1 тэрбум доллар.
Өөрөөр хэлэх юм бол одоо сурталчилгаа бараг 2 дахин илүү зардалтай байсан. Би нэг удаа ярьж байсан дахиад гэмгөө гэж бодож байна. Жижигхэн Эстони улс, Монголоос жижигхэн 28 хил дээр Эстони тухай сэтгүүл гаргадаг. 28 хил дээр. Монголд англи хэл дээр ганц 2 сон нэг сэтгүүл байгаа. Өөр юм байхгүй. Орос хэл дээр Новости Монголи 200 ширхэг сон Менгэс Ибао хятад хэл дээр гараад байна. Тэгээд байхгүй. Яг одоогийн үед одоо мэдээж хэрэг цахим сүлжээ их хөгжсөн. Тэгэхдээ жишээлх юм бол одоо орос хэл дээр Монголын тухай бичиж байгаа, материал тавьж байгаа ерөөсө 2-3 сайт байгаа. Тий. Хүмүүс тэгээд Москвагаас юм уу тэндээс Монголын тухай мэдээлэл авъя гэх юм бол тэр мэдээлэл авахад айгүй төвөгтэй. Бас тодорхой мэдээлэл авч чадахгүй байна. Хоёул эргээ таны уран бүтээл рүү оръё. Та жил болгон бас Монгол Орос Монгол хэлний толийг бас шинжилж гаргаж байгаа. Энэ жил гаргасан билүү? Энэ жил одоо гаргаж байгаа дахиад одоо шинжилээд тийм. Өшөө ямар ном, ямар ном? Бүтээлээр ажиллаж. Жил болгон бас Орос Монголын нэвтрэх тол. Тэнд одоо нийлээд 8-9 мянга одоо материалтай бүх аймаг сум хүмүүсийн тухай, хүмүүсийн намтар газар зүй түүхийн талаас л одоо жоохон материал бэлдэж байгаа. Тэгээд таны бэлтгэсэн одоо Монголын талаар бэлтгэсэн энэ ном зохиолуудыг бүгдийг Оросын холбооны ус жишээ нь сонирхон судалж уншиж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж гин гэж та харж байна уу? Нэмэгдэж байна. Зүгээр борлуулалтын систем тогтолцоо байхгүй учраас жоохон төвөгтэй байна. Гэхдээ гайгүй хүмүүс сонирхож байгаа. Ямар ч хэсэн би баг бүх материал тэртээ тэргөө нөгөө цахим сүлжээнд баярлуулж байгаа. Тэгээд хүмүүс ер нь манай жишээлбэл Монгол Now сайт байгаа. Тэгээд тэрийг орос хэл дээр 100 гаруй улс орнуудаас хүмүүс уншиж байна. 100 гаруй. Та бүхэн ярьслага бас өндөрлөгч явах байна. Та Орос Монголын харилцаагийн ирээдүг яаж харж байна юм? Монголын шог зураачд зурсан шүү дээ. Одоо нэг малчин хүн ард хүн одоо Монголыг ингэж аваад Оросоос хятадаас нэг уур зайдуу газар таваад явж байгаа тэгж чадахгүй шүү дээ. Тэр тэргүй манай хоёр улсын харилцаа ер нь мэдээж хэрэг сайжирна. Хүмүүс биеийг их илүү сайн ойлгоно. Би талаар санаа зовхгүй. За танд баярлалаа. Баярлалаа. Тэгээд Монгол Оросын харилцааны талаар таны бодлыг сонсъё гэж бодож байсан. Ингээд би тэгээд хариулж чадсан. Бид бидний урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. Ингээд эх 7 хоногийн би Монгол хартын нэвтрүүлгээр ирээд уулзъя. Баярлалаа. За ингээд үзэгчдээ бидэнтэй хамт байсан баярлалаа. Чи сайхан өнгөрүүлээрэй баяртай.